Эрхэм үзэгчтэй хоорой амгалаг алтгах юм. Эзэн цагийн үзэд бодол ярилцлага шууд нэвтрүүлгээ эхэлж байна. Би өнөөдөр нэвтрүүлэгтээ инженер, санхүүч, эдийн засагч Дэмчгийн Болрыг ураад байна. Магадгүй манай үзэгчид болор болд гэдэг нэрээр нь интернетэд идэвхтэй амьдардаг хүмүүс бол мэдэх бах. Нийгмийн эдийн засаг өнөөгийн дэлхийд дахин болоод улс орны амьдралтай холбоотой нийтлэлүүд ялангуяа 2010 оны ихэнх үед эдийн засгийн алуурчны намынчлал, сүрлийн өрүүд зэрэг орчуулгын номуудыг нь уншиж нэлээд олон телевизээрч ярьжсэн болохоор бас тодорхой хүмүүс мэдж байгаа бах гэж бодож байна. Тэгээ би таныг нэвтрүүлэгтээ ураад тантай бас ярилцаад ингэж байхдаа бол ярилцлагаа ер нь юунд багцлах юм бэ гэсэн. Ерөөсөө өнөөдөр мэдлэг, мэдээлэл хоёрыг бид нар яаж ялгаж байгаа? Үзэл суртал, үзэл бодол хоёр ямар зөрүүтэй гэдэг сэдвээр л бидний яриа өрнөх юм байна гэж бодохын зэрэгцээ таныг эргэлзэж байгаа хүн эсвэл эргэлздэг хүн гэж нэрлэмээр санагдсан. Та яагаад өнөөдрийн болж байгаа бүх үйл явцад ингээд эргэлздэг одоо бол эргэлздэг юм шиг байгаа. Тэ? Болохгүй байна гэдэг. Одоо бол ямар нэгэн хэмжээгээр миний итгэл үнэмшил болсон л доо. Яагаад гэвэл энийг гол нь бол ер нь манай улс нийгэмд бол сүүлийн 25 жилийн өрнөж байгаа улс төр эдийн засгийн энэ асуудлыг иргэн хүний хувьд бол бас их бодож дотроо бас зарим талаар бол зовниж шаналж явдаг гэсэн хүний хувьд бол 96 онд бол би санхүү эдийн засгийн бол өнөөдрийн одоо зах зээлийн эдийн засаг гэдгийг дээд сургуульд нь сураад тэнд яг юу заадаг юм бэ? Ямар онол, ямар үзэл суртал заадаг юм бэ гэдгийг одоо судлаж төгссөн хүн л дээ. Тэр цагаас эхлүүлэл би эргэлзэж гисэн. Яагаад гэвэл би инженер хүн. Надад ямар нэгэн гарцаагүй баталгаа, нотлогоо хэрэгтэй. Тэгэхээс одоо өнөөдрийн одоо байдлаар одоо хүмүүсийн үнэн гэж итгэжээд яваад байгаа. Манайхан би энэ дэр нэг юм зориуд хэлмээр нь манайхан бол харин одоо биднэрт янз бүрийн замаар ингээд тулгсан үзэл санааг өнөөгийн манай улсууд ихэнх нь өөрсдийнхөө бодлогыг итгэжээд байгаад бид нарыг өнөөдрийн бас эмгэнэлийн нэг гол шалтгаан орж байна гэж. Тэгээд тэр цагаас хойш бол би энийг одоо үндсэндээ нэг 18 жил судлаад тэгээд тэр итгэл үнэмшил маань бол бүрэн батлагдсан. Тэгээд тэр нь бол энэ батлагдсныг бол яагаад тэр батлагдсан гэ би энэ талаар нэг ойролцоогоор 700 орчим бол би ном уншиж одоо уншсан байдаг. Тэгээд 1600 орчим бол би баримтат кино бол цуглуулж энийг судлаж одоо харсан. Тэгээд үндсэндээ бол энэ одоогийн байдлаар миний итгэл үнэмшил болсон. За одоо тодорхойлтыг сонсъё. Миний итгэл үнэмшил юу гэхтэй зэрэг чинь бид 90 онд бол одоо ардчилсан хувьсгал байгуулад Монголын ард түмэн бол сайн сайхан амьдралын замыг сонгочжээ гэж бид нар бол тэр үедээ одоо итгэж найдаж байсан. Гэхдээ бидний бол тэр үед бас гарахны итгэл үнэмшил болоогүй байсан баг гэж боддог. Гэхдээ бид нар найдлага байсан. Яагаад бол тэр маш хүчтэй сурталчилж байсан. Тийм учраас бол яг манай ард түмэн бол тэр үедээ ингээд одоо эрх баригчдад одоо Монголын бас тухайн үеийн шилдэг бол энэ сэхэтэн ерхөчтэй тодорхой итгэл найдвар хүлээлгээд тэдний одоо тэр заасан тэдний одоо авч яваа тэр замаар бол 25 жилийн одоо амьдралыг бид нар туулаад өнөөдөрт хүрээд ирчихлээ шүү дээ. Тэгээд өнөөдрийн өндөрлгөөс бол эргээд харахад иргэн хүний хувьд судлаач хүний хувьд бол өнөөдрийн амьдралыг хараад явхад бол тэр огт тийм биш байсан байна гэдгийг би ийм л итгэл үнэмшилтэй болсон юм дээ. За огт тийм биш байна. Таны нэг тодорхойлт байна л да. Бид өнөөдөр Монгол улс, Монголын ард түмэн гэж ярьдаг. Бид өнөөдөр ард түмэн одоо засгийн эрхийг барьдаг сонгуулийнхаа үеэр тэгэж ард түмэн зархын эсхийг барьдаг гэж үзэж болно гэсэн чинь таны тодорхойлт бол бид ард түмэн биш, биднийг иргэний нийгэм болгочлаа гэж хэлсэн байхгүй юу? Яагаад өнөөдөр чи иргэний нийгэм гэдэг чинь бол одоо шударгууны төлөө явдаг иргэний нийгэм гэдэг чинь чухам хувь хүний итгэл үнэмшил, итэг зүтгэл тэрэндээ тогтох ёстой гэдгийг иргэний нийгэм болгочлаа гэсэн чинь ард түмэн гэдгээсээ тийм доор түвшинд тодорхойлж байгаа юм шиг сонсогдлоо л да надад. Тий. Иргэний нийгэм гэдэг бол угаасаа энийг бол яг ер нь зарим сонирхсан улсууд бол ном зохиол интернетэд бол байгаа тэрийг үзчихнэ. Би тэрийг бол одоо яриад явах давхардуулж хамгийн гол нь бол иргэний нийгэм ард түмэн хоёр бол хоорондоо гадна талаас
томьёоны хувьд бол ижилхэн мэс сонсогдож байгаа боловч шал өөр утгаснаагаар томьёолсон энэ одоо ийм томьёоллууд юм байна. Ард түмэн гэдэг бол ямар нэгэн өөрсдийн нийтлэг хэршгээ мэдэрдэг нэг үзэл санааны дор нэгдсэн ийм болвол одоо өөрийнхөө улсыг байгуулсан ийм үндэстнийг л ард түмэн гэж байна. Иргэний нийгэм гэдэг бол хувийн амны хувийн хувийнхтай бол голцоо өмчийн сонирхлоор нэгдсэн энэ хэсэг усуудын бүлэглэл одоо өнөөгийн манай Монголд бол дамгалж шүү дээ. Одоо яг өнөөдрийн байдал. Би бол жирийн ард түмнийг ярихгүй байна. Өөрсдийг иргэний нийгэм гэж яриад байгаа. Тэр усуудын гол үзэл санаа нь дандаа нөгөө зах зээл, чөлөөт зах зээл, ардчлал, хүний эрх гэсэн ийм бол үзэл баримтлуудыг энэ бол манай үзэл баримтлууд энэ бол дандаа хариас биднэрт бол янз бүрийн замаар тулгасан энэ үзэл санаа байхгүй. Өнөөдөр ардчил бол ард түмний засаглал биш үү бид нар олж харлаа тийм үү? Хувь хүний бол одоо эрхшгийг бол хувь хүний эрх ашгийг одоо тунхагласнараа хамтын эрхийг үгүйсгээд байгаа байхгүй юу? Улс нийгэм ард түмний эрхийг үгүйсгээд байгаа байхгүй юу? Энэ бол дандаа эдийн засаг санхүүгийнхаа бол одоо тэр илэрч гарч ирж байна л да. Тэгээ ер нь бол энийг ингээд олон юм ярьж болно. Энэ тухай бол мэдээж бол бид нар асуултынхан дагуулж ярих л байна л да. Тий. Би гэхдээ таны яг хүсэх гээд өөрөөсөө хүсэж байгаа юмда яаж орохоо бас сайн мэдэхгүй байна л да. Та бол одоо олон ярилцлагада нийтлэлүүдэд бид нар одоо үл үзэгдэгч тийм гар орж ирээд бид нарыг залаад явчлаа л гэдэг байгаа байхгүй. Тэгэд өөрсдөө ингээд заримдаа хажуугаас нь харахаар бид нар бусдын жишгээр л явж байгаа юм шиг харагдаад байна шүү дээ. Үгүй. За тэгвэл яагаад? Ер нь бол үл үзэгдэх бол ялангуяа эдийн засгийг чөлөөтэй ингээд хайчих. Тэгэд үл үзэгдэх одоо гар гэдэг тийм бол эдийн засгийн бол өөр тохиолол, өөр механизмаар бол дамжаад эн чинь бусаад бол одоо бүх юм сайн сайхан хэлбэртээ ороод ингээд явчихна гэсэн энэ үзэл бодлоо. Ер нь бол энийг төрүүлэх юм уу? Тийм энийг бодохдоо зэрэг юу гэж тэр биш юм байна. Ер нь ямар нэгэн юмнуудыг бол тайлбарлаж болохгүй нэг моментэн дээр хүрээд ирж байгаа хгүй энэ одоо харийн онолч хүмүүсийг тайлбарлах зэрэг чинь үнэн байдлыг хэлэхээс аргагүй. Тийм учраас тэрийг тайлбарлахгүй гэдэг үднэс энийг үл үзэх газар үл үзэгдэх гар зохицуултын гэсэн нэг тийм шашны нэг хэлбэр байхгүй юм чинь. Шашинд бол өнөөдрийн бол үзэл шашин. Өнөөдрийн энэ либерал үзэл бол шашин байхгүй. Энийг бол би хэлээгүй. Энийг бол одоо дэлхийн олон эрдэмтэн судлаач нар энийг аль хэдийн нотолцсон гэдэг судлахгүй. Тийм. Тэгэхээр биднэрт бол за одоо дэлхийн дэвшилтэд хүн төрөлхтний явсан замыг сонгож явж байна гэж бид нар ойлгосон. Тэм дотор бол үл үзэгдэх гарын тухай ойлголт байгаагүй. Тэгэхээр та харийн үзэл бодол гэж яриад байна шүү дээ. Яг юуг нэрлээд байгаа? Ер нь бол юм байна. Ер нь бид бол одоо чөлөөт одоо зах зээл гэдэг чинь бол зөвхөн одоо аль хэдийн хүн төрөлхтөнд нэр нүрээ барцсан капитализмыг зүгээр өөр нэрээр нэрлэлцэн юм л одоо энэ залилангийн нэр төм явахгүй юу? Өнөөдөр Монгол улсад одоо 25 жил хэрэгжсэн чөлөөт зах зээл гэдэг бол энэ бол капитализм багхгүй. Капитализм бүх одоо харилцаа манад бол бодит байдал устгах. Капитализмыг сонгож ийн гэдэг бид нар мэджилээс чөлөөт зах зээл гэдэг нэрийн цаана ерөөсөө л энэ бол капитализмыг бид нар алгасах гэдээ оролцсон биш гэж ойлгосон биш юм уу? Ихэнх улсууд тэгж ойлгоогүй байна. Ихэнх улсуудад ер нь ямар нэг юмыг бол яг тэр нэрээр нэрлэхгүй байгаа учраас ихэнх хүмүүс тэрийг бас ойлгодгүй байна л да. Ямар ч улс үндэстэн тийм байдаг. Энийг нэрлэх өөрийнх нь яг тэр нэрээр нэрлэхгүй. Тийм учраас бол энийг бол одоо чинь одоо ойлгохын тулд баруун Европын түүхийг 500 жилийнхэн орчин бол түүхийг би маш олон одоо ном судалгааны бүтээлүүдэд танилцж энийг судаллаа. Маш олон юм энэ яриаг бол хэдэн 10 цаг ярихаар юм яриад байгаа байхгүй. Тийм учраас тэд нар бол одоо чинь энэ хуучин энэ капитализм бол одоо чинь тухайн тэр улс үндэстэн тэр бүс нутагта тэр твдээ бол нэр нүрээ бараад ирэхтэй зэрэг энийг өөр нэрээр нэрлүүлээд өөр хэлбэрт оруулаад яг тэр утга санаа тэр мөн чанарыг тэр зорилгыг зүтгүүлээд байгаа байхгүй. Өнөөдөр бол одоо Монголын ард түмний ихэнх нь бол үгээгүй ядуу болсон байгаад маш цөөхөн хэсэг нь бол өнөөдөр 10% гэж хэсэг хугацааны дараа эн чинь бол 5% нь болно. Хэсэг хугацааны дараа 2% нь болно. Тэгээ 1% нь болдог байхгүй. Яг эмрүүл бид нар явж байгаа байхгүй. Эмрүүл бол манайхан маш хурдтай явж байна. Тийм учраас бол яг хөө сэтгүүлч нартай ярихтай зэрэг бол янз бүрийн одоо ойлгосон хэмжээнд бол ярьдаг л да. Тэгээд бид нар бол гарц нь хаана байна гэж. Бид нар бол одоо гарц нь хаана байна гэж ингэж ярихаасаа илүүтэй биднийд хамгийн гол нь дутагдаад байгаа юм бол энэ бүгдийг
ойлгож ухаарах хэрэгтэй байгаа байхгүй. Юун дотор орчод байгаагаа. Бид нар ямар нийгэмд амьдарч байгаагаа. Өнөөдөр одоо жишээ нь бол та бидний ярианаас гарч байхад бид нар чөлөөт зах зээлийн эдийн засагт амьдарч байгаа мó эсвэл капитализмд амьдарч байгаа мó эсвэл бол одоо ардчилд амьдарч байгаа мó ард түмний засаглалтай амьдарч байгаа мó гэдгийг бид нэг мөр ойлгох хэрэгтэй байхгүй. Ер нь хувь хүний эрх шиг гэдэг бол дандаа хамтын гэдэг чинь бол улс үндэстний ард түмний олонхын эсхийг үгүйсгдэг байхгүй. Тэрэн дотор бол одоо хувь хүмүүс гэдэг чинь голцсон бол одоо иргэний нийгэм гэдэг чинь би түрүү хэлсэн шүү дээ. Өмчийн бол хувийн өмчийн сонирхолтой улсуудыг л бэлгэлдэг байхгүй. Одоо ингээд баруун Европын улсуудыг ингээд аваад үзэх чинь тэд нар бол одоо тусдаа өөрийн одоо хувийн ашиг сонирхолтой хажуудтайхан айл хөршөөч мэддэггүй ийм улсуудын зүгээр тэднийг ард түмэн гэж хэлэхэд үзсэн үндсэндээ тэр хүмүүсийн бөөгнөрл юм шиг байгаас. Одоо хэрвээ англи хэлтэй хүмүүс бол одоо ингээд ном зохиол уншиж байгаа чинь тэрийг чинь ард түмэн гэж нэрлэхгүй байгаа үстэй. Тэрийг people гэж нэрлэхгүй байгаа. Тэр дандаа бол population гэж нэрлэж байгаа үстэй. Тэнд амьдардаг улсууд тэр амьдардаг хүний төрөл зүйл гэж нэрлэдэг байгаа үстэй. Бид нар тийм л байдал руу бид нар явж байгаа. Гэхдээ энэ бол яг ч манай Монголын ард түмний уламжлалт, ёс суртахуун, уламжлалт зан заншил бидний уламжлалт ахуй соёлтой энэ яавч бүр ус одоо гал хоёр шиг юм ондоо юм байна. Тэгээ би тэгвэл танаас нэг юм асууя. За одоо яг та миний хүсэжсэн үг өгүүлбэрийг хэллээ л дээ. Монголчуудын олон зуун жилийн турш амьдарч ирсэн монгол хүний тэр үнэт зүйл, ёс суртахуун, зан заншил тэр юу. Тэгэхээр бүх юм бид нар тэр лүгөө эргэж очиход тулчаад байгаа юм уу? Тэгвэл бид нар одоо энэ дэлхийн ийм бусад улсуудаас юугаар ялгарч үлдэх ёстой юм бэ гэж байна. Харин би тэр тухайд ярьсан. Тийм учраас өнөөдрийн би миний одоо тэгэхээр миний дараагийн асуулт юу гэвэл за тэгвэл ямар нэгэн өөрсдийнх нь тэр үнэтэй зүйл юм авч үлдээд яг өөрсдийнхөө зөв хөгжиж байгаа улсын жишээг та хэлээж гэвэл та хэлэх үү? Байлгүй яах вэ? Байна. За. Тэнд бол одоо үндсэндээ манай бол өмнөд хөрш байж байна. За Америк бол өөрийнхөө юугаар одоо явж байна. Гэхдээ би ямар нэг юм зөв буруу гээгүй шүү дээ би. Тэр ард түмэн бол тэр улс үндэстэн улсаа байгуулаад тэр үндэстэн эхлээд ямар одоо амьдралын үнэт зүйлтэй ямар бол уламжлалт ахуй соёлтой тэрүүгээрээ л амьдарч байгаа. Ер нь бол жижиг улсууд ялангуяа бол жижигхэн бол улсуудад үндсэндээ тэдний урд нь бол одоо 100 жилийн өмнө тэдний одоо амьдралын үнэт зүйлүүд нь юу байсан юм бэ гэхдээ зэрэг чинь одоогийн тэднэрт бол элдв одоо үзэл суртал реклам янз бүрийн бол аргаар тулгцсан байж байгаа. Энэ одоо юм шал ондоо байгаа байхгүй юу? Одоо жишээ бид нар бол одоо зарим нэгэн мэдээлэлтэй усуд харж Европод бол одоо жишээ гэр бүл гэдэг ойлголтыг үндсэндээ устгаж шít. Энэ чинь зориуд одоо бол нөө ижил хүчнийг бол одоо зөвшөөрчлөө, хамаатан садангууд хоорондоо бол суухыг зөвшөөрчлөө. Одоо жишээ нь бол иргэний бол гэр бүл гэдгийг зөвшөөрчлөө. Тэр чинь ямар тэгэд хоёр хүн бол хоёр эрэгтэй хүн хоорондоо гэрлэхийг гэр бүл гэж зөвшөөрчлөө. Энэ чинь бидний уламжлалт авах үсэн шүү дээ. Бидний уламжлалт хойч үедээ үлдээх гагцгүй бол эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг л гэр бүл гэж зөвшөөрдөг. Бид нар чинь ийм амьдралын соёлтой ард юм шүү дээ. Тэгэхэд чинь бид нар бол яхаараа зүгээр энэ бол нэг жишээ байхгүй. Бид нар яхаараа тэгээд тэдний юу явах ёстой юм. Энэ л асуудал байхгүй болно. Тэгэхээр та тэр өнгөрсөн 500 жилийн түүхийг энэ бусад улсын тийм ээ капитализмын ялангуяа бол Европын түүхийг бол би нэлээд хөндлөн голдгоо үзсэн. Тэгэхээр тэгвэл бид нар Монголынхаа түүхийн юуг орхиод юуг алдаад гээгээд за яг гаднаас өөр гар орж ирээд бид одоо Евразийн энэ эрсдэл уус амьсгалтай энэ төв газрын ийм бол ард түмэн бидний бол одоо газар зүйн байрлалаасаа нөлөөлөд юм бидний урд өмнө олон жилээс бол бидний мал аж ахуйтай амьдарч ирсэн энэ бол ахуй соёлын ёс суртахууны үнэт зүйлүүд нь хэрэг юу юм бэ гэдэг нь бол бидний хамтын үзэлтэй улсууд байсан байхгүй. Бид нар хамтдаа бие биендээ тусалдаг, хүн хүнээ хайрладаг өрнөмрийн улсууд байсан байхгүй. Одоо бол тийм байхгүй болж байна. Тийм байхгүй болчиход байна одоо. Тэр чинь юу гэхтэй зэрэг чинь нөгөө өрсөлдөөн гэдэг нэрийн дор хүн хүндээ чон бай. Бүх хүмүүсийн эсрэг дайтчих гэсэн энэ үзэл бодлыг л нөгөө өөр үгээр сурталчлаад байгаа байхгүй. Гэхдээ ямар нэг юмыг би нэрийг өөрчилснөөс тэрний мөн чанар цаад зорилго нь өөрчлөгддөггүй гэдгийг л би зориуд анхааруулж хэлмээр байна л дээ энэ. Та одоо намайг дараагийн асуулт тавихаар та нар сэтгүүлчид ингэдэг гэдээ бараг дотроо зэмлэж бодох бах. Би ингээл ийм ярихаар тэгээд яах юм?
Би яг таны түрүүний хэлдгийг л асуух гэж Тэгэхээр байна шүү бол дээ. тийм би Тэгээ та бол тэгээд шүү дээ. Одоо яачаад байна гэдгийг л ойлгоо гэдэг. Бидний амьдрал яваад байдаг. Энэ 25 жил чи би миний л залуу нас өнгөрчлөө. Тэгээ тэр чи ухаарад байж ах ухаарай л гэдэг шүү дээ та бол. Тэгээ ухаарай. Тэгээ тэр хугацаа алдаад байгаа юм биш үү? Тэгээ яах вэ гэдгийг ярихгүй юм уу? Ухаарад харин бид нар бол энэ тийм учраас би таныг гарцсын тухай яах вэ гэдэг тухай яриач л гэдэг байгаа байхгүй юу? Би бол гарцыг одоо юу гэж харж байгаа гэхдээ зэрэг чинь үндсэндээ манай улсууд ялангуяа хүмүүстэй ингээд уулзаад ярьж байхад бол ганцхан сэтгүүлчд биш ер нь хүмүүс маань гарц гэдэг одоо яасан дээр гарцгүй болчлоо бид нар гэд ингээд яриад байгаа. Тэр чинь юу гэсүгээр цаана хэлэхгүй нэг санаа байхгүй бид нар мухардчлаа гэдгийг тэр хүн бол зөнгөөрөө ойлгоод байгаа байхгүй. Энүүгээр цаашаа яаж болохгүй нэ гэдэг. Тэгтээ зэрэг чинь нэг асуудал тэрнээс угаасаа өөрөөс нь гарч байгаа. Бид нар тэгвэл заавал гарцаах ёстой ямар нөхцөл байдалд орчод байгаагаа ойлгох ёстой байхгүй. Тэгжиж нэг хүний бол хэлснээр нэг хэсэг бүлэг улсуудын бол зааснаар ингэж гарахгүй бид нар өөрснөө эхлээд ямар одоо байдалд орсноо сайн ойлгох юм бол гарах замд бид нар тэр төрөг хүмүүс ихэнх нь ойлгох байхгүй. Би өнөөдрийн байдлаар бол одоо юу гэж улсын их хурлыг тараая эсвэл бол ардсан нам огцрох ёстой энэ төргээд энэ улсуудыг цэвэр ямаагүй яриа байхгүй юу. Тухайн тэр улс төрийн хүчнээс суудал аваад сонгуулийн хугацаа нь бол үндсэндээ дуусч яхад одоо бол тэр намаа одоо юу гэж улсын их хурлаа дараа засгийн газар огцруулъя гэдэг энэ бол зөвхөн хамгийн гол Монголын ард түмний анхаарлаа хандуулж байнгын анхаарлынхаа төвд барьж явах хэвээр асуудлуудаас л өөр юмруу л ингэ түлхээд байгаа байхгүй юу. Анхаарлын сарниулах өөр одоо чинь би ягаад бол Монголын одоо юу гэдэг дотоод амьдралын тухай нэг төдийлөн бичдэг тэрэн дээр ягаад бол энэ бүхэн дандаа гадна болж байгаа үйл явдлуудын зүгээр Монголын хамгийн бол одоо өрөөдмөр юм хэлбэрээр нь манайд л болж байгаа хэрэг. За тийм. Тэгвэл бид нар дотроо гадаа байна гэж хараад байна шүү. За үндс нь гадаа байна. Тэгвэл бид нар дотроо шийдчихэж та яриад нь шүү дээ. Бид нар нэг юм мухардалд орчоод байгаа юм бол тэндээс эсвэл орж ирсэн замаараа буцаж гарах юм уу эсвэл өөр гарч сайх юм уу гэдгээ бодохын тулд дотроо эхлээд ярих хэрэгтэй яа та. Тэгэлгүй яг бид нар дотроо эхлээд бол үндэсний бол одоо юу гэдэг нэг тийм сэхэр ухаарл бид нар тодорхой. Хамгийн гол нь энд бол үндсэндээ бид түрүү хэллээ. Бас манай сэтгүүлчдэд бол үндсэндээ бас миний зүгээс тавих бас нэг тийм юунууд байд. Хамгийн гол нь манай сэтгүүлчд өнөөгийн энэ 25 жилийн энэ бидний өнөөдрийн ийм оюун санааны хоосрол улс үндэсний ийм доройтол төрөх гэдэг маш их үүрэг гүйцэтгэсэн байхгүй юу? Маш их үүрэг гүйцэтгэсэн байхгүй юу? Яг тэгвэл үндсэндээ өөр мэдээлэл байсаар байтал зөвхөн болгоод одоо либерал нэг ардчлан либерал зах зээлийн системийг олон янзын их сувгаар хүмүүс өгтөө зэрэг чинь зарим гинэн улсууд бодохдоо олон янзын мэдээлэл өгч ийн гэж бодоод байгаа байхгүй юу? А гэвч тэр нэг л үзэл санааг олон хэлбэрээр олон сувгаар тэр хүнд өгöd байгаа гэсэн байна. Өөр мэдээлэл тэнд өгөхгүй шүү дээ. Гэтэ энэ сэтгүүлчид мэдж байгаад хийсэн биш шүү дээ. Хэрвээ танихаар бол үгүй ер нь ямар нэгэн хэрвээ одоо юу гэдгийг ямар нэгэн хэргийн одоо талд аваад ингээд одоо юу гэдгийг ямар нэгэн буруутахын талд аваад үзвэл тэр тухайн хүн тэрний мэдчихсэн мэддэггүй байсан гэдэг чинь одоо 2 дугаар зэргийн асуудал тэр хүн мэдэх үүрэгтэй гэсэн байна. Тэр хүн мэдхийн ороо болгон айлын хэмэрт бол гараад одоо хойморт гараад бол ингэж ярьж байгаа усуд сайн муу хоёрын ялгааг мэддэг. Ямар нэгэн ярьж байгаа үйлбэрийн утга санааныхын цаатлын санааг ойлгодог. Цаатлын тэр болгон хүнд хэлж болно хэлэхгүй ч одоо өнгөрлөх тийм асуудал нь тэрийг үр дагаврыг дандаа олж хардаг. Тийм байх хэрэгтэй шүү дээ. Бид хийг л яриад байгаа. Тэгэхээр наадах чи ингэж яриад ирэхээр та бүхэн ярилцлагын би сая нэвтрүүлгээ эхлэхдээ хэлсэн үг л ондод мэдлэг мэдээлэл хоёрыг бид нар дэндүү бас ялгаж салгалгүй би ч удаа хэлжлээсэн л да сонин интернетээс сайтаас авсан хідэн галчиг мэдлэг гэж бодцоод байгаа бидний бас юу байгаа байх. Тэгвэл мэдлэг гэдгийг одоо тэр ухаарахт чинь мэдлэг хэрэгтэй болох гэдэг байна да. Эсвэл мэдээлэл нь илүү чухал байна уу? Юу болчиход байна гэдгийг ойлгоход мэдээлэл чухал байна уу? Эсвэл мэдлэг чухал байна уу? Мэдээлэл бол гарцаагүй чухал. Ер нь ямар нэгэн хүний мэдээлэл гэдэг бол тань мэдхүн хамгийн анхны алхам байна. Таны мэдхүн бол тэр тухайн юмныхаа мэдээлэл байх хэрэгтэй. А тэгэхээр тэр мэдээллийг зөвхөн нэг талаас нь биш. Одоо ус гэдэг одоо аваад үзье. Ус чинь 3 төлөвт байдаг гэдгийг хэлээд ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэр усыг ингээд харуулад хүнд ус гэдэг юм бол тэр хүн юу гэж болох вэ? Ганцхан шингэн хэлбэрт байдаг юм байна. Ус чинь хатуу хэлбэрт байдаг, мөн уур одоо хэлбэрээр байдаг гэдгийг ойлгодог. Эний цаатлын бас өөр хэлбэрээс нь тэр одоо тань мэдэх хэрэгтэй. А хоёрдугаар тэр юмнуудыг шинжлэх ухааны судалгааны одоо энэ бусад фактуудтай нийлүүлж тэрийг
цогц болгож ямар нэгэн асуудлыг цогцоор нь харж сая мэдлэг болж байгаа байхгүй. Энэ дэр би мармар санагдаад байгаа. Яагаад мармар санагдаж байна гэхээр өнөөдөр бид нар энэ амьдрал тайван байгаад тийм үү? Улс орон маань амгалан байгаад бид нэг хүн шиг амьдраад яваад энэ хүүхдүүдээ ирээдүйн хойчтой ажралтай амьдрахны гэдгийг л мэдэрч амьдрах нь гол болохоос биш усны 3 төлөв байдлыг заавал би бас таны жишээг л авчлаа л да. Тэгэхдээ ер нь тэр бүх юмыг мэддэх тийм шаардлага байгаа юм уу? Байлгүй яах вэ? Байлгүй. За та ер нь бол би таны хэлж байгаа юм. Энэ бол би танд сануулаад хэлэхэд энэ чинь зүгээр 7 дугаар ангийн физик байхгүй юу? Үгүй тийм л дээ. Би усны жишээг бас л жишээ болгосон. Би жишээ нь яг таны хэлж байгааг. Би ер нь альва юмны тэгэхээр альва юмны тэр мэрэгжлийн төвшөнд бол одоо асуудлуудыг мэдээд мэрэгжлийн усуд ойлгоно. Нүглэхдээ бид нар маш их одоо нарийн төвхтэй ийм дэлхий дээр ийм нийгмийн байгууламж, ийм эдийн засаг улс төрийн ийм харьцаан донд амьдарч байгаа учраас бидний тэр мэдлэгийг бидний амьдрал шаардаад байгаа байхгүй. Бид нар маш төвхтэй нэг үгээр хэлэхэд боломгүй тийм нарийн төвхтэй ийм тогтолцоон донд амьдарч байгаа тэр өөрөө байдал нь эргээд хүнээс тэрийг дор хаяж үндсэн бол одоо гол одоо тулгуур мэдлгүүдийг нь эзэмших тэр хүнээс шалгах. Тэгдэм бол тэр хүн буруу үйлдэл, буруу сонголт хийхийгээ бол хийдэг байсан бол тэр хүн бодчихэд эргэцүүлж ийж хүнтэй зөвлөж ийж хийдэг болж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг чинь би энэс бол одоо юу гэдэг хүмүүсийг нэг тийм мэдээллээр бол одоо залддаг тийм бүтэн юм одоо арга технологиуд байдаг шүү дээ. Одоо хүний сэтгэл зүйн технологиуд, manipulation арганууд гэж байдаг тийм manipulation гэдэг. Тэрэн дээр л тогтоод байгаа байхгүй. Бүх энэ одоо өнөөдрийн ганцхан Монголд биш. Бүх одоо энэ дэлхийн бүх улсууд, ихэнх улсуудад нь байж байгаа энэ гол юм бол цэвэр манипуляц дээр тогтож байгаа. Хүнд имийг нэгэн өнцгөөс нь харуулдаг байхгүй. Тийм учраас чинь тэгэд өөр мэдээлэл өгөхгүй учраас тэр хүнд ажилтай өөр ямар нэг хэл усны өөр боломжгүй бол тэр хүн зөвхөн асуудлыг нэг талаас нь хараад байгаа байхгүй. Тэр хүнд харуулах гэдэг тэр өнцгөөс нь тодорхой ойлгоо. Тийм учраас тэр хүн тухайн тэр имийг буруугаар ойлгоод байгаа байхгүй. Яг үндсэндээ тэрийн мөн чанарыг ойлгож чадахгүй буруугаар ойлгоо. Тийм буруугаар ойлгосон чинь буруу үйлдэлийг буруу сонголт хийгээд улс орноо буруу тэгшин авч яваад байгаа. Тэгтээ та түрүү хэлдэг дэлхийд даяараа тийм байна. Тэгээ ерөөсөө ийм том манипуляцийн дор бид нар амьдарч байна. Бүгдээрээ тийм болцсон юм уу? Тэгээд яах юм? Дэлхийд даяараа тэгээд яах юм? Үгүй хүн тэгээд хамгийн гол нь ер нь улс үндэстэн хувь хүн айлгэр улс үндэстэн бол амьдралын төлөө тэмцэн штэ. Энэ бол одоо өнөөдөр би болоогүй одоо чинь урд нь ч тийм байсан, өнөөдөр тийм байсан, цаашдаач тийм болох болов. Тийм байх болов гэж би бодож байна. Нүглэг ихтэй бид нар бол мөн Монгол улсыг нэг айлаар ингээд төсөөлдөг юм бол ямар бол одоо сахалтуудын ямар бол одоо цаг агаарын ямар эдийн засгийн боломжтой тийм бүсэд бол бид нар амьдарч байгаа гэдгийг ухаарч яг тэрэндээ бол хамгийн бол зөгцөн тэр юмыг бид нар сонгож явж амьдрах тийм л одоо биднэрт одоо юу гэдэг газар зүйн байршил гэдэг бол одоо нэг ухаантай хүнсэн байдаг чинь энэ бол тодорхой одоо тэр хүний тавилан юм а гэж тавилан. Нэгдүгээрт бол бидэд гадна талаас бол одоо тулгаад байгаа энийг өөрийнх нь үзэл бодлоо мөн байна уу биш үү гэдгийг бас хүн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байхгүй. Хэрэг мэдлэгтэй болоод тэр мэдлэгийг олон талын мэдлэгтэй болоод тэрийг цогцоор нь ойлгоод асуудлыг бол өргөнөөр нь гүнзгий харддаг юм бол тэр хүн бүх юм нь бол мэдлэг болцсон юм хэрэг байна. Таны энэ яриа тэр номуудыг орчуулсан нийтлэлүүд бүх телевизээр өгсөн яриа энэ тэр бүгд бол энэ 2010-аад оноос бараг 9 оноос эхлээд ингэ. За энэ хугацаанд телевизэд үзэгчдэд ярих нэг асуудал юм. За тэгвэл энэ улс орны чи авчав гэд хүссэн хүсээгүй ингээд гаргаад яатсан тэр улсуудад энэ хэр хурц ойлгогдож чинь гэж та боддгоо. Би тэгэхээр ингэж ер нь бол би түрүү ярьсан ингээд их хурлын зарим гишүүд бол сүүлийн үед бол маш их демагог гэж байна. Демагог гэдэг бол ямар нэгэн бол одоо үр дүнгууд тийм хоосон чалчаа өгнө. Гоё үгийн хоол хийхээс нь байгаа байхгүй. Гэвч тэрний цаа талд нь ямар нэгэн бол бодтой хүсэл, зориг, эрмэлзэл байхгүй тийм үгийг ярьдаг л да. Тийм үгийг маш их ярьж байгаа байхгүй. Харин тэгэхээр та энийг яаж хүргэх гэж оролцсон жишээлх юм бол? Би энийг бол яг би өөрийн бол одоо Bolor.info гэсэн вебсайтаар бол хаяа бол юм бичиж байна. Тэгээд яг хүмүүсийн одоо
зарим нэгэн хүмүүсийн урилгаар очиж тэднэртэй ярилцж байна, лекц уншиж байна, тэдний санаа бодол одоо хүссэн асуултуудад хариулж байна. Ийм л одоо миний зүгээс өнөөдөр хийж байгаа юм л. Ямар ч гэсэн таны орчуулсан номнууд эдийн засгийн алуурчны намжлагчилгээнүүд тэр сүрлийн өрүүд энэ төр гэдэг ингээд яхаар ямар нэг байдлаар тодорхой мэдээлэл төрсэн баг. Тэгэхээр та бол мэдээлэлээ ингэж өгч номоор ингэж яаж байгаа юм байна. Тэгэхээр та заримдаа одоо би тантай маргаад байгаа юм шиг яриад шүү дээ. Тийм бид нар бол чөлөөтэй ярилцъя гэсэн шүү дээ. Тийм маргаад байгаа юм шиг. Тэгэхээр та заримдаа яагаад энийг ойлгодгүй гэдээ ганцаардаад байгаа юм уу? Баас тийм би бол зүгээр яг миний нөгөө хувь хүн шүү дээ. Тэгэхээр би одоо юу гэдэг энийг ганцаараа мэдчихээд одоо байгаадаа биш. Хүмүүс бүгд хүн медиа гэд хичээвэл бүх хүнд ойлгомжтой бас харьцангуй одоо хялбархан би ойлгох чадвартай гэдэгт эргэлзэхгүй байна. Гагцгүй одоо би түрүү хэлсэн шүү дээ. Бид нар маш их нарийн төвхтэй энэ одоо энэ нийгэм улс төр би ийм харьцаан донд амьдарч байгаа учраас эннийхээ бол мөн чанарыг нь бид нар ойлгож авах хэрэгтэй. Тэгжиж бид нар сая зөв одоо чинь сонголт хийн, улс орноо зөв жолоод нь айл гэрээ бид нар зөв жолоодж авч ийм л одоо гаргалгаатай л гэж би ингэж бодож байна. Та эдийн засгийн алуурчны намжил гэдэг номоо гаргаад тэр чинь нэлээд одоо улс төрчид гартаа бариад ярьж байхыг харсан сэтгүүлч тантай энэгээр ярьлаа. Одоо нэлээд хэдэн жил өнгөрчлөө. Тэгээд та ямар нэг үр дүн харсан уу? Би тэрний ердөөс ямар ч үр дүн хараагүй. Тэр үр ягаад гэвэл ямарваа нэгэн номыг уншсан хүн бол тэр ном дотор байж байгаа бүх санаатай бол заавал тэрийг хүлээж авах албагүй. За. Ямар нэг эргэлзээ байгаа бол тэр тухай хинч ямар ч асуулт тавихгүй байгаа хгүй. Ягаад ийм байгаа юм тэгвэл? Ийм байж болоогүй юм уу? Эсвэл бол тэнд одоо чинь явсан нэг тодорхой нэг үйл явдлыг ягаад эн чинь ийм байсан юмыг ягаад ингээл бичсэн юм. Ер нь бол манайхан ном уншиддаг байх. Манайхан чинь эхний нэг хоёр хуудсыг үзэл хамгийн сүүлийн нэг хуудсыг хараад тэгэл. Би саяхан нэг нэвтрүүлэг үзсэн Америкийн. Тэгээ тэрэн дээр ярьж хахад бол Америкчуудын за бараг л 10 гэдэг юм. Би бараг 10-аас багч байх гэж бодож байгаа. Угаасаа дэлхийд даяар уншихаа байцсан шүү дээ. Тэр ганцхан манайхан биш байхгүй. Гол нь бид нар чинь тэр Америкийн үзэл сурталт бид нар бол үндсэндээ автчаа живчээд байгаа байхгүй юу? Өнөөдөр ер нь яг ингээд хараад үзэхэд бол бид нар та нар Америкийн бол Америкт капитализмтай тийм биз? Капитализм ч юм өөрөө боолын систем шүү дээ. Боолчлын өөрийн систем байхгүй. Өнөөдөр бол та бүхэн харж байгаа 99% нь бол жирийн ард түмэн байж байгаа. Бид нартай адилхан жирийг яг үнэхээр бол үр хөвгтөө өсгий сайн сайхан амьдрал гэсэн ийм л усууд байж байгаа. Тэрийг ердөөсөө санхүүгээр нь дамжуулаад 1% нь гартаа хийсэн баг. 1%-тэй 99 нь өртөө болсон байхгүй. Тэрийг бол одоо итгэхгүй хүмүүс байд юм бол интернетээс харуулж хагаад тэр шиг амарх юм байна. Тэгээ таны яриаг ингээд сонсоод ахаар тэгээд бид нар чинь яриад нь шүү дээ. Бидний амьдрал биш болчлоо. Биш байна энэ чинь. Угаасаа бид нар бол өчнөө болоо юмыг бол зээлээр аваад хэрэглээд тансаг амьдралд бид нар хүнийхээ хувьд ад жаргалгүй. Миний сэтгэл минь хов хоосон байна гэж тэр үsul яриад байгаа шүү. Тэгэхээр хүний бол ад жаргал гэдэг бол заавал мөнгө биш юм. Идэлж хэрэглэх юм биш юм. Хүн гэдэг бол яах гэж энэ дэлхий дээр эцэг хүн биднэрт амьдрал заяасан. Бид яах одоо чинь хүний амьдралын утга учир гэхээр бид улс нийгэмдээ сайн сайхан юм бүтээнэ гэдэг нь хүний амьдралын хамгийн биерхэм үүрэг гэж боддог. Угаасаа эцэг хүн надад тэгжиж хүмүүжүүлсэн. Таны яриаг сонсоод хар заримдаа тэр нэг бидний тухайн үед мөрөөдөжсэн 90 оноос өмнө хүртэл очих ёстой газар мэн тэр коммунизм гэдгийн тэр нэг тийм гэрэл дээрээд байгаа юм шиг тэгээд нийгмээрээ хамтаараа амьдарч байгаа юм шиг тэрийг л санагалзаад байгаа мó гэж заримдаа бодогдохоор байна л да. Би буруу бодож байна уу? Тийм би байлгүй яг. Би бол харин яг тэр үеийн одоо чинь коммунист гэдэг чинь бол ямар нэгэн тийм дээд үзэл санаа тэрэн төлөө хүн хүргэшгүй тийм үзэл санаа шүү дээ. Тэрлүү бид нар хүний одоо чинь хүний төлөө нийгэм тэр чинь социалист хүний баримжаатай нийгмийн баримжаатай гэж яриад нь шүү дээ. Тэр чинь социал одоо чинь бодлоготой. Ер нь бол бидний одоо ингээд манайхны сүүлийн үед ярьдаг болсон одоо Швед одоо энэ Швейцар одоо Дани гэдэг энэ зарим улсууд шүү дээ. Тэр нь бол Европ дотор бол арай нэг тийм социалын одоо чинь бодлого байдаг. Хүнийхээ төлөө байдаг. Тийм үү? Тэр юм руу бол нэгдүгürt явъя гэж байгаа. Хоёрдугаарт бол бид нар урд нь ягаад бидний
хувьсгалт намын үед бол би ч гэсэн бол хувьсгалт намын үед бол байхдаа бас миний дургу зэвүү хүрдэг юмуд маш их байсан. Тэр бүгд юмнуудыг би олж харсан байхгүй. Тэр ямар шалтгаанууд байсан бэ? Тэгэхээр бол бид нар бол одоо коммунизмын түүхийг 70 жилийн түүхийг бол нэг улс төрийн хүчин 70 жил нэг л үзэл сурталаар явсан гэж ердөөсөө тэгж ойлгох нь маш буруу байхгүй. Тэр чинь 1917 онд Октябрийн хувьсгал бол ялсан ямар улсууд Октябрийн хувьсгалыг хийсэн байна. Тэгээд яагаад бол 2000 одоо чинь 1921 онд Оросд иргэний дан гарсан байна. Тэгээд тэрнээс чинь хойш бол одоо 45 хүртэл бол ямар үйл явдал болсон байна. Тэрний дунд нь биднийхний нөгөө хатны мангаа болгоод байдаг нөгөө 37 оны хэлмэрдүүлэлт гэж яриад байгаа. Тэр ч юм яг ямар одоо юм болсон юм бэ? Үнэхээр тийм болсон юм уу гэдэг. Энэ бүх юмнуудыг бол судлаад ингээд үзэж яхад бол бид нар бол зөвхөн тэр 500 жилийн түүхтэй бид нар өнгөрсөн 100 жилийн түүхийг өрдөөсөө мэдэхгүй байгаа байхгүй. Бидний өнгөрсөн түүх гэдэг бол бидний ирээдүйд явах замлын нэг хэсэг нь байгаа байхгүй. Хүн заавал одоо чинь шатан дээр гიშгтээ заавал уртлынхаа юм дээр гიშиж дараагийн шат руу. Одоо бидний тэр шатны минь аваа ийдсэн байгаа байхгүй. Тийм учраас бид нар дараагийн шатан дээр гарч чадахгүй шүү дээ. Тийм учраас бид нар тэр одоо чинь эцэг өвгдийнхэн одоо байгуулсан энэ улсын энэ түүхийг хөршүүдийнхээ түүхийг судлаад сайн ойлгосон тэрнийхэн бүх алдаа оноог олж харсан юм бол тэрний алдааг нь хаяад ололтыг аваад бусад улсуудын бол одоо чинь сайн сайхан одоо бидний нөгөө хүн төрөлхтөн гэж яриад байгаа зарим нэгэн бол одоо нийгмийн харилцаа, эдийн засгийн харилцаануудыг нь аваад тэгээ бид нар цаашаа явах хэрэгтэй. Тэгвэл хамгийн гол нь бид нар үндэсний монгол хүний өөрийнх нь өвөрмөц хамгийн гол монгол хүний хамтж ёс суртахуун одоо юу гэдэг ах стэйцээ хүндэлдэг энэ уламжилт сан монгол хүний бас нэг тийм өр нэгэн байдал. Энийг бол бид нар бол хайчаад гэжээд энэ бол үндсэндээ манай улс үндэстэн өөрөө бол улс үндэстнийхээ хувьд мөхтлийн зам руу орчиж байгаа хгүй. Үндэстэн гэдэг чинь нэг ч хүн байхгүй бол Монголын тал нь одоо чинь нутгийн төвсөөр хоосрон гэсэн үг шүү дээ. Тэр чинь уртлын нөгөө монгол хүнийг хүмүүсээс ялгаж идэг тэр үзэл суртал тэр бол оюун санаа тэр санаа бодол тэр ойлголт төсөөлөл тэр эрхэмдэд үзэл санаадууд байхгүй болчиход тэр үндэстэн чинь өөрөө байх төр улсаа байгуулсан улс үндэстэн чинь тэр төр улсынхаа юу алдчихж байгаа бусад улсад ирэх алдчихж байгаа байхгүй. Тэр алдчихж байгаа юм нь бол таавал янз бүрийн үзэл сурталт орсон гэдэг. Тэгвэл нөгөө талаар яг таны саяын яриаг сонсоод ингэхээр бид нар өнөөдөр болохгүй тухай ярихаар эргээд дандаа ёс суртахуун тэглгүй яах вэ? Тэр л очиод хамгийн чухал юм чинь тийм. Хамгийн тэрэн дээрээс би тантай 100% саналдаг бай. Ер нь бол ёс суртахуун гэдэг. Тийм учраас бол ёс суртахуун хамгийн чухал юм бол хамгийн чухал юм чинь бол үзэл санаа гэж байгаа. Үзэл суртал энэ бол үнэхээр атомын бөмбөгнөөс аюултай юм багхгүй. Үзэл санаа ямар нэгэн улс үзэл санаагүй болчихдоо тэр чинь тэр улс үндэстэн зориггүй болчихж байгаа байхгүй. Монгол гэдэг энэ улс үндэстнийг аваад үзье л да. Бид нар энэ яг юу хаашаа яваад байгаа юм бэ? Бидний эрхэм дээд туйлын зорилго нь юу юм бэ гэдээ харахаар тийм харагдахгүй, тийм яригдахгүй байгаа байхгүй. Тийм мэдхээ байцсан байгаа байхгүй манаас. Тийм учраас 90 оноос бол хойш бол одоо явж ирсэн энэ нийгмийн эдийн засгийн одоо өөрчлөлтүүд шүү дээ. Энэ бол ердөөсөө эдийн засгийн талаас ямар ч эдийн засгийн одоо зорилго агуулга баг цэвэр улс төрийн талаас хэлсэн байхгүй. Надад Монгол улсын ерөнхий сайд байсан хүн өөрийнхөө үгээр бусад гэрчүүдийн хажууд хэлсэн шүү дээ. Гэрчүүд нь за бусад валютын сан Дэлхийн банкны усуудыг бид нар зөвлөж ирсэн юм бол эдийн засгийн суурийг л нураа гэж хэлсэн. Тэгвэл ард түмэн эргэж чаддгүй юм л да нөгөө өөрийнх нь. Бусад нөгөө эцэг өвгдийнхэн одоо байгуулж ирсэн энэ нийгмийн энэ байгууламжинд эдийн засгийг л нураачихтай зэрэг чинь улс үндэстэн тэгэл гიშгүргүй болчихж байгаа байхгүй. Нэвтрүүлгийн цаг дуусах чинь тийм учраас бол энэ бүх юмыг тэгтээ би бол бас хүмүүстэй хандаад ингэж хэлэхэд бид нар тус одоо юу гэдэг гарц байна. Ер нь би бол зүгээр өнөөдөр бол дэлхийд дахинд бол болж байгаа одоо энэ манай бус нутагт бол болж байгаа энэ үйл явдлуудыг би бол Монголд бас ээлтэй тал руугаа эргэж ийн гэж би харж байгаа. Гэхдээ бид нар бол Монгол үндэстэнд маш богинохон хугацаанд бол өөрчлөлт хийхэд бэлэн байна уу гэж хэрвээ надад асуувал би бэлэн биш байна гэж хэлэх гэдэг. Яагаад гэвэл түрүү нөгөө гарцын тухай ярьсан бол бид нар юунд орцсон гэдгийг сайн ойлгохгүй байхгүй.
Тэгдэм бол дараагийн нөгөө гарц гэдэг чинь энэс илүү за юунд орцсон бэ гэдгээ ойлгоход хэдий хэрээний цаг хугацаа хэрэгтэй танихаар бол. Би тэрийг бол одоо чинь яг ингэж бол бодож байгаа. Тэгтээ хамгийн гол нь тэр мэдээллүүдийг хүргэдэг сэтгүүлч нар мань та нар эхлээд ухаарчих хэрэгтэй байхгүй юу? Тэгээ хүмүүст сэтгүүлч та нар чинь ард түмний багш нар нь байхгүй юу? Тэр хүмүүс ажилдаа яваад ирээд орой амрахынхаа өмнө ингээд юм сонсоход тэд чинь та нар дандаа зөв мэдээллийг манай ард түмэнд тэр мэдээллийг ашигтай талаас нь хүргэдэг байна. Үнэхээр бол энэ дотор бол байж байгаа тийм дайсгалсан усуд би зориудын бүр санаатай яддаг усуд би. Харин бид нар хэрвээ Монгол улсыг бол өвчлсөн одоо чинь хүн гэж үйд юм бол тэр өвчнийхэн эсрэг бид нар хайр найргуу тэмцэх хэрэгтэй байхгүй. Яг л энэ цогц энэ бие цогцыг энэ суулсантыг аврахын тулд миний одоо гар дээр нэг хатаг энэ төр гарсан байд юм бол магадгүй би тэрийгээ бол антибиотик янз бүрийн одоо хүчтэй юмар болохгүй бол энэ гарыг тарихаас орох байхгүй. Яг л энэ биеийг аврахын тулд яг юу юм байхгүй. Тэгэхээр та бид нэр сэтгүүлчтэй хувьд бол айгүй айхтар юм хэлж чинь л да. Тэр юм мэдээж би энийг үгүйсэхгүй тэгхтээ ухаарч ойлгох тэрэнд сэтгүүлчд ганцхан гэхээсээ илүү одоо бид нар чинь хүссэн үсээгүй энэнийг удирдах байгаа, авч явж байгаа, хуулийн дор амьдруулж байгаа, тэр хуулийг боловсруулж байгаа хүмүүсийнхаа үгээр явна да. Одоо үгүй бид нар ерөөсөө бүгдээр ухаархад яагаад тийм биш гэж. Хууль гэдэг чинь бол хууль гэдэг чинь байгалийн зүй тогтол биш байхгүй юу? Хэсэг улсуудын одоо баталсан хэсэг улсуудын бидэнд тулгаж байгаа зааварчлага байхгүй юу? Заавар байхгүй юу? Тэр чинь ямар нэг байдлаар зохицуулахгүй бол хүн болгонд мэдээж бид нар бол дахиад бол би нөгөө би нэг одоо туйлын нэрсэн чинь та нэг туйлын нэр. Бид нар бол энэ туйлын бол яг одоо чинь одоо хамгийн бол бид нар зохистой тэр бол тэнцвэрийн тэр зэгийг бид нар олох хэрэгтэй байхгүй юу? Одоо нэг талаасаа бол хууль гэдэг юм бол хуулийн дор бүгд нь амьдраад байна гэдэг бол хуулийг хэний ашиг сонирхлын тулд гаргасан байныг ердөөс ярихгүй байхгүй юу? Тэгсэн мөртлөө хуулийн дор амьдраад. Хуулийн дор амьдрах гэдэг чинь бол ихэнх улсуудыг бол чи бити бод гэсэн үг байхгүй юу? Чи зүгээр л ингээл хий. Тэгээд болоо. Тэр хүнийг бодуулахгүй болгочих байхгүй юу? Одоо бол гадаадын одоо ингээд кинонууд ингээд үзээд байхад одоо чинь би нэг кино үзэж чинь саяхан үзлээ. Тэгээд тэр нь бол гадаадын кино. Тэгээд нэг ээж аав хоёр ирээд хүүхдэд дагуулж ирээд ангийнхан багштай бол за та нар одоо чинь манай хүүхдэд яагаад ийм юм ингээд заагаад байгаа бид нар энэ хүлээн зөвшөөрөхгүй нэхэр тэр багш юу гэж нэхэр та хоёр хүлээж игээд одоо ширээн дээрээс ийм зузаан зааварчлага гаргаж ирээд тэд нар тэгээд бичсэн байх гэж. Тэгэхээр тэр хүмүүс асууж байгаа. Гэхдээ та өөрөө зөв буруу гэдгийг энийг ойлгож нөхөр би тэрийг ойлгож явах гэж байгаа. Яг ийм л байдлаар бид нар яваад байгаа. Тэгтээ зэрэг чинь би хэлж чинь Монгол улсын бол одоо энэ засаг төрийн бүх удирдаг гадна талтай байгаа байхгүй. Би нэг бол бус нэвтрүүлэг дээр ярьж ирсэн. Энэ хэдий гашуунч гэсэн үнэн. Тэгтээ гол нь над руу бол одоо хүмүүс дайрхаасаа илүү ихлэж би эргэцүүлж бодосоо л гэж бодож байна. Эргэцүү тунгаж. Энэ бол би яг нэрээр нь хэлдэг бол олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк манай улс чинь бид нар өөрснийхөө дотоодод болж байгаа юм их гадаадын улсуудаар үнэлүүлдэг. Тэдний зааврыг авдаг. Тэдний зааварчлагаар юу ч бодохгүйгээр хэрэгжүүлдэг. Яг төрөөч юм. Тэгээд яг ингэж алигтай зэрэгч бид нар бодоод яах гэж байгаа. Тэгэж бодохгүй болохтой зэрэгч бид нар зөвхөн homo sapiens болох биш болчихж байгаа юм. Бид нар буцаад самгчийн байдал руу орчиж байгаа юм. Тэгэхээр чинь бол ер нь манай ард түмэн ярьдаг ч хүнээр хүн хийнэ гэж ярьдаг байсан. Тийм учраас энэ бага насны энэ залуучуудыг бид нэр хүн болох гэж ярьдаг байлаа шүү дээ манай. Америк энтерт ч ердөөс тийм байдаг чи эцэгхээс төрсөнд бол хүн чи эрэхтэй энтер гэдэг. Тэр чинь яг тэр хүний жижиг хөөхтийг хайрлах гэдэг юм шиг байхгүй да. Гол нь эцэгхийнх нь хараа хяналтнаас гаргах гэдэг байхгүй. Гол цаасана. Зүгээр энэ бол одоо чинь капитализм гэдэг энэ бол энэ араатай шиг энэ том механизмын зүгээр нэг эрэг болтуулах гэдэг байхгүй. За би нэвтрүүлгийн цаг дууссан гэж надад огч байна. 40 минут бол богино хугацаанд тантай заримдаа маргамаар, заримдаа бас төвшөөмөрч олон санаанууд ярьлаа. Тэгээ эцсийн дүнд нь би бол нэр өнөөдөр юу болчихоо гэдэг нэг зогсож бодлох хийж хоорондоо ярилцах тэр тухай яриа та бүхэн дунд болоод өнгөрлөө. Тэгээд дэлгэж би дүгнэе да. Хамгийн гол миний эцсийн гол нь хэлэх санаа бол бидний одоо бид гарцгээд байгаа. Энэ бидний зөв замдаа орохын тулд бид нар тэгэхээр ухаарл хэрэгтэй байна.
Тийм учраас хүмүүсрийг бие биен рүүгээ бол үсчихээс илүү бодит юмыг бодиттой байдлаар хичнээн гашуун байсан ч гэдэг бодиттой үгээр нь одоо илэрхийлж ярьж явах хэрэгтэй. Хоёрдугаар бодиттой юмыг бодиттойгоор л. Тэгэхээр одоо юу гэдэг улс төрч хүн бол зөвхөн 4 жилээр юмыг хардаг. Зүгээр улс нийгмийн зүтгэлтэй хүн бол дараа үеийг багтааж бардаг гэдэг нэг юм үг өгдөг шүү дээ. Энэ үгээр л бид нар явах хэрэгтэй л гэж бодож байна. За баярлалаа. Баярлалаа. Цагийн үзэл бол нэвтрүүлгийн удаагийн дугаарт инженер, санхүүж, эдийн засагт судлаач Болор Бат буюу Дэмжихийн Болор оролцлоо анхаарал үзэгчдэд баярлалаа. Сайхан амраарай.